Говь гэмээн гов билээ. Бид та бүхэнд говь хүн хоёрын тухай өгүүлэх гэсэн юм аа. Говь төрж өсөөд говийнхаа байгалыг улам баян тансаг болохын төлөө насан туршдаа зүтгэж яваа хүн бол Хөдөлмөрийн Баатар Лодой хүү Манаас мөн. Манай энэ говь ер нь одоо хүний амьдралын бүх баялаг үрдсэн. Хүн сайхан газар. Ер нь одоо ингээл харахгүй d одоо мал өр одоо ингээл идээшлэл дөрвөн улирлан дөрвөн өнгөөр үрдээл ингээл одоо байж хахад надад бол гүн сайхан санагддаг. Ер нь говьд одоо хүн яаж л одоо ажиллавал яаж л одоо сайхан амьдарч чад болох газар да. Би энэ 3 жаргалангийн баян тухай гэдэг газар төрсөн юм. Ээтэ унсан газар угаасан ус гэдэг сайхан юм аа, сайхан гөр. Бүгд найрамд Монгол Орд улсын Хөдөлмөрийн Баатар Лодой хүү тусмын ууган иргэн 1942 онд Улсын Баатар Жанчвыг зэрэгт мордохтон тусмын гүйцэтгэргааны нарийн бичгийн дөрвж өдөрж мордуулж байсан ийм төвхтэй юм аа. Нөхөр Лодой хүү намын 15 дугаар их хурлаас эхлэн намын 19 дугаар их хурл төлөөлөгчөөр оролцож намын төв хорооны гишүүнээр болон ардын хурлын болон орон нутгийн засаг захиргааны депутатуудаар удаа дараа сонгогч байсан хамт олонны итгэл найдварыг хүлээсэн ийм зүтгэлтэй хүн юм аа. Нөхөр Лодой хүү их говийг усчуулан жимс ногооны тариалан бий болгож коммунист хүний хувьд ард түмнийхээ аж амьдрал сайн сайхны төлөө хий бүтээхээр зорж яваа ийм хүн юм аа. Тийм ээ, Лодой хүү Баатар унсан газар угаасан усандаа их хайртай, тэгээд иш их говийн өөрчлөх гэж эрэл хайгуул хийж түүний олсоор яваа хүн билээ. Баатар сая би нэг хуучин ном үзлээ. За. Тэр танай шаргын говийн тухай нэг ихний дууны үг байна. Тэр дуунд ингэж шаргын говийн ялаа өддөнд хөдлөн хөдлөвч явж уугаад мордъё. Цаадаг нэм нүзүүрийг шарлуулсан говь, сайн муу хоёрыг ялгаруулсан говь гэж ингэж байх юм. За энэ дуу бол ер нь их мэрэгэн дуу юм. Говь гэдэг нь үнэхээр хүний сайн мууг ялгаруулдаг гэсэн юм санаатай юм да. Говьцуул бол за хөхөнөөс сайн байна. Юу ялгаруулдаг гэсэн сайн муу тийм ээ. Тэгээ та бол энэ шаргын говь төрсөн хүн говийнхаа тухай таавал үлгэр дому шиг сайхан зүйл ярьдаг. За та бидэнд энэ нутгийнхаа тухай нэг яриад өгөхгүй. Манай энэ говь гэдэг чинь сайхан говь. Ялангуяа энэ манай шаргын говь гэдэг чинь бүхэлдээ тэгээ одоо энэ хүйсийн говь гэж хоошоо байна. Залгаж байдаг. Энэ дарвийн нуруу. Энэ одоо манай одоо харазрын нуруу. Ингээ хамтаа ширийн нуруу. Тэгээд энэ одоо дааган дэл гэж одоо байдаг. Ингээд миний хойно хариулж явсан нутаг да энэ. Тэгээ энэ одоо таван толгой гэдэг манай их домогтой одоо манайхан их хүнт гэдэг сайхан газрын нэг. Тэгээд одоо яг одоо бид энэ урд гол гэдгийг л одоо цэцэрлэг зүйлэл ингээ байж байна. Одоо энийг залгамжилдаг хүн одоо хэн байна вэ гэхээр Ванчиг байна. Энэ одоо цааш нь одоо өөр ирээдүйг залгах усууд налтан уяг энэ манай зээнэр байна. Энэ манай илгээти эзэн байна. Одоо ийм л усууд одоо залгамжлаа да одоо бидний чи одоо үе залгамжлаад энийг байх нь шүү дээ. Лодой хүү чулуунаар 50-аад оны эсвэл 60-аад оны ихээр намын ураалгаар ардын нэгдэлд гарч ажилласан билээ. Энэ хоёр хоёулаа Хөдөлмөрийн Баатар болж төрсөн ах дүү шүү явсаар өнөө хүрчээ. Лодой хүү хоёр бол их олон жилийн туршид нөхөрлсөн ийм хүмүүс. Анх 1955 онд намын анхны ураалгаар гарч ажилласан 5 хүн говьтойгоос байдаг. За тэрний нэгэнд нөхөр Лодой хүү ордог. За хүний зан чанараар бол ер нь онцгой. За тухайлбал хүн нэг хүртэл ажилладаг. Ер нь одоо нэгдэлт кичнээн гишүүн байдаг гэхэд тэрнийг одоо дээр дор хөгшин залуу
ажилтаа ажилгүй гэхгүйгээр л ерөөсөн хүн дуулууд уулзаад удаан хугацаагаар одоо ярилцчаад тэрний тавьсан асуудалд дандаа хариу өгч өгдөг. Энэ явдлууд нь юу гэхээр хүнийг өөртөө ийм тодорхой ажиллаж байсан учраас хүмүүс бол одоо хүүг их хүндэтгдэг. Энэ явдал нь ажил бүтээхийн их сайхан үүсвэр болож байна. Ингээд ийм байдаг учраас олон түмний тэр хүчээр эшийн бүтээсэн хөө гоёлтаа. Цаашлбал одоо явсан газараа чинийг бүтээж, шинийг санаачилж, шин зүйлүүдийг их бүтээсэн. Энд нь бол одоо энэ нэгдлүүдийн эдийн засгийг одоо бэхжүүл. Хүмүүсийн аж амьдралыг одоо сайжруулах. Энэ талаар ер нь их юм хийсэн хүн дээ. Залуу байхад сайхан байж. Иня маамстан зайгуудагдаг байхад чинь гар шимэсгэрээ усатал яг 27 нуруу хийгээд аймаг төрүүлжээ. Одоо ч механик зичхад юм бүхнийг техник хийчихдэг болоо шиг. Тэгж байх одоо ухаанда 5,000 тонн өсөж ажиж нэднийх. Харин тэгээ яасан ч олон трактортай юм. 21 трактор зөвхөн энэ өв садландар ажилладаг байна шүү дээ. Тэгж байх. Одоо энэ юм шиг хөгжил гэж ийм сайхан болдог. Харин бидний урдны хийжсэн ажлууч тэгээд яасан ч удаан хугацаанд явагддаг байсан юм да. Тарамчгаал, боочоод өөрөө ачичаад явах юм байна. Тэгээд энэ бэлтгэгчсэн үйлсний байдлыг харсан сайхан болж тээ. Ийм уран шарга байхад манай аймагт шатаа гатаа хэвс авалтаа. Тэчнээ сумыг хангаж яана одоо энэ чинь. 8 сум хангаж байна. Ялангуяа одоо энэ зах газгарын алтан өврийн сумдууд ч мөн сайхан болж шүү. Өвсөн. Ингээд 8-ыг хангачаад байвал 3 ийм одоо шарга шиг одоо манай тэр урд байгуулагч байгаа тэр тэжээд яаж хөө. Тэр цогтод байгуулж байгаа одоо юу нэ захан юуны систем үнэ. Намын уриалгаар бид нар анх ирж яхад чинь фэйсбүүк гадаа байдаг. Чи 30 гэж түүгэж өчтөө ирж ирсэн. Одоо тэр 31 жил боллоо шүү дээ. Манай аймагт энэ шаргын гол шиг ийм их устай 3 гол байх юм бол ер нь көмийг хадлаа аван гаднаас ямар тэжээл авахгүй да. Көм баян байна да. Манай энэ одоо 3 жиргалан гэдгийг энэ урд голыг бид одоо ер нь энд бол хөрс сайтай нар их гарна. Тэгээд одоо бид юу дутчихсан ус дутчихсан. Тэгээд энэ усыг одоо усан сан байгуулсан. Энэ одоо 60,000 куб метр ус багтдаг. Ийм одоо усан сан байгаа. Үүгээр бид одоо 100 газар услах юм. 100,000 мод барих юм. 100 хүн ажиллах юм. За ингээд энэ одоо вэд жимсний орон болгож энэ да. Ингэж хөгжүүлэх гэж байгаа юм. За тэгэхээр энд одоо бид 70,000 модоо тариад байна. За энэ ер нь юуг төшгөлж ил одоо мод тариад байна уу гэвэл усаан төшгөлж. Одоо манай говьд бол ус гэж юм. Постоянно ус чандам нэрдэн гэдэг шиг. Одоо манай бол чандам нэрдэн. Тийм учраас энэ усыг вараадаж бидний одоо урган бургуулж байгаа. За тэгээ бид яг одоо илгээжтэйгаа хүүхдтэй 17 хүүхдтэй байна. Бид энэ жил одоо 40 хүүхдтэй байх ёстой. За энийг бол хойчил жимсний анги төгсгтэй зэрэг авчихна. Чадах юм байхгүй. Ер нь байх зүйл одоо болж. За ер нь энэ одоо хөнди бол их өөрчлөгдөж байгаа. Таанууд одоо өөрснөө үзэж байна. Ер нь сайхан гол болж, сайхан бүрдэн болж байна гэж одоо манай эрд үз улсууд одоо ярьж биднийг хэл одоо сайхан сэтэл самаа хөндөр болгож байгаа юм. Яг мод бол ургаж байна. За ийм хөл одоо байна. Усыг хөтлөн их говийн ангамл хөрсийг ундаалж явахдаа Лодой Хөвбаатар үнэхээр зайгадаг. Хүн зорсондоо хүрэх сайхан
Одоо хүүгээ одоогоос 38 жилийн өмнө 20 жилүүд халиуны нутагт хэрэгтэй өнөөгийн дүр төрхийг нь бодол сэтгэлдээ зуруулан харж авсан магадаа. Тэр бол хоосон мөрөөдөл байсангүй. Манай аливаа сум анхын аливаа толгойн урд талдаар одоо ганц гэртэйгээр байгуулагдсан. Одоо тэр хоёр байшинг үед одоо анх эхэлж барьсан. Тэр яг нэг нь одоо хонтоор, нэг нь одоо ганц хоол иддэг юм газар байсан. Тэгээд одоо ер нь 10 жилийн дотор үед суушхан барилга барьсан. Энэ жимс цэцэрлэгийг болоод ер нь анх одоо атраад одоо тарж яхад бол жижиг мод байсан. Одоо энэ чинь 13,000 мод байгаа юм. 20 газар байгаа. Тэгэл энэс доошоо одоо бид хүнсний ногоо тарьдаг. Тэр одоо харагдж байгаа тэр одоо хураг гэдэг газар тэнд бол 50 газар шинээр гаргаж. Тэгээ энэ халиун голын сувгийг ингэж одоо татаж төв дундуур нор сусан явдал болов тэр цэцэрлэг жимс байгуулахын үүрэгтэй байсан. За энд ер нь яг хүүхдэр эндхийн нутгийн яавлагаар амтлаа хүүхдүүд нь тэгээд тэр хурдаар одоо малын тижэл тариад тэгээд энд хэдэн одоо эрди зүнэ өржүүлж одоо сүүгээр нь хангах тэгээд сүү яавлаг хоёроор одоо амлуулсан хүүхдүүд нутагтаа байран байна гэсэн ойлголт бидэнд байсан. Тэгээд нутгийнхан ч одоо энийг их дэмжиж манай халиуны хамт олон сайн ажиллаж энэ нэгдэн алтангад содонгоор шагнуулж өрчгөрийг ваатар болгож намайг ваатрын одоо зэрэгт хүргэж ингэж одоо сайхан ажилласан хамт олондоо хөрв. За би бол одоо 9 наснаас эхэлж одоо хөр хөтлөж бойдог амсаар тариад ирж эхэлсэн хөө. Би амьдралаа 20 жил туваадаг. Нэгд 20 жил бол одоо тариад ирэх маллах. Одоо эмнэг сургах, аянжинд явах, тэгээд цэрэгт явах. Нэгд 20 жил ингээд дуусч. 2 дахь 20 жил нь одоо улстай аль хааж ажил хийх юм 20 жил. 3 дахь 20 жил нь бол нэгдэлд одоо анх намын хаврайлгаар гарч одоо ажиллаад 20 жил нэгдлийн ажиллалаа. Дараагаар нь одоо хоршоол байгуул 4 дахь 20 жилдээ одоо ажиллаж байна л да. Гол нь одоо говьдан байсан, говийн амьдралтай дасалдсан, говийг одоо өөрчлөгсөн гэсэн нэг юм санаа. Өөр анхуулж явдаг. Тэгээ одоо ч гэсэн тэр хэвээрэл одоо ажиллаж байна. Хойш одоо Монгол говьдан л одоо энэ хийсэн юмныхаа эрчимд хүрэх сайн гэж л одоо санаж боддог юм да. Хүн болов юм сэтгэж санаж бодноо. Сэтгэн сансан юм амьдруул мэднэг юм байдаг. Би энэ сувгийг ухах гэдэл ингээд сумын төв дундуур усарсаад мод тариад ургуулах гэдэл ингээд бодож байгаа юм. Манай намын гишүүд 25-нд хурал дэрдэг 2 жил 24 өдөр хуваа. Тэгээд тэр ухаж байгаа улс дотор нэг хүн миний энийг төшөөрдөг газар өдрөх гээ. Энэс тэнэг амтаа хараад зэрэг нуруунд дээгүүр давуулчих яах вэ? Байшингийн нарыг зохиохгүй юм одоо яах юм байгаа юм гээд ингээд байд. Өнөө жаахан дургуйцаад намаагаан зэмгээд байдаг хүнээ нэг өдөр хоёлаа юусаваа ёо гэж хоёлаа суулаа. Тэгээд тэр 24 өдөр ухсан давэт нүс 24 жолоо атгаж явлаа. Тэгээд хоёлаа явлаа усан боочлаа явж байна уу лилээ явж байна торч байна. Яа одоо наачин давчаа сумын төв ороод ирлээ. За цаад ус чин давчдсан байна уу? Давчдсан байна гэж. За чи энэс хойш миний зохиож байгаа ажил дээр их зөрөхөө гэж гүй. 1959 онд одоо энэ халиун сум байгуулдаг 3 зорилт тавьж байлаа л дээ бид. Нэгд одоо ганц гэрийн ганц өрөн дээр хот тусган байгуулна. Атар газар эзэмшнэ. Хүний одоо цомын одоо хөдөлмөрийн хамт олон болгоно. Атар газар эзэмшнэ гэдэг чинь одоо говьд ирээсээ л усгүйгээр юм ургахгүй юм учраас ус часрангийн голыг бид 14 км газар сувг татаж анх 120 га газар тарьж эхэлсэн л дээ. Яг хөвгт усны даралтаар одоо энэ 300 га газар дуусч. Одоо энэ манай амар ваатрын одоо салаа гэж ярьдаг.
Энэ бол одоо улсд бол ер нь одоо нэлийн алдартай юм салаа. Тэрний дараа бас Хөдөлмөрийн одоо амтанд орж цаашаа юм ургаад одоо ингээд ирэхтэр нэг алтангийн сувг гэж энд одоо энэ байна. Одоо энэ усан систем байгуулсан. Энэ хонхорыг бол энэ хинч одоо малтаж янз бүрийн хөдөлмөр ороогүй байглаасаа ийм хонхор ингээд заяатсан сайхан газар. Амархан сайн байна уу Маргарита? Сайн байна уу? Сайн уу? За та сайн уу? Сайн уу чинь. Та чи ер нь яас өвтөлдөг хүн бэ? За Вэймархан сөрөг минь байна. Сонирхох юу байна? Сайн байна. За сайн уу гэнэ үү? Харгалзаа намарч байна уу? За чи биер сайн уу? За зарим үеэр нь маш төрхөй санагддаг юм байна шүү дээ. Өнөө хоёр гэртээ голын дээр хоёр маалангаар хаалт гэсэн ноосоо хилдээд байжсэн ч бодоход одоо нэг том отго болж дээ. Манай говийнхан бол ерөн усын үсгэлэнтэй хатуу хахир байгальдаан зогссон хөдөлмөрч хатуужилтай уужим дэлгэр сэтгэлтэй хүмүүсээ. Тэгээд ч их говийн зоригтон энэ л хүмүүс их орныхон хөгжил дэвшлийн үйлст яндашгүй хувь хандван оруулдаг үлээ. Та 70 онд халуунаас таашрт ирсэн тийм ээ? 70 онд ирсэн. Тэгээд таавал халууныг маш сайхан болгосон. Дараа нь таашрт хэдэн жил байхдаа мөн таашрыг өөдөн татар сайхан болгосон. За ингээд одоо 60 жил хоршоолоо байгуулад байна. Энэ талаар та юу гэж боддог вэ? Тэр ер нь анх би бас тэгчин ч одоо нэгэн залуу байсан ба 60-наас таашрт очижсэн. 50 гэдэгт очижсэн. Тэгээ 90 тэнд одоо юу вэ нөхөд хажуунд 11 жил хийсэн мөн таашрт 5 жил багтаа байна. Тийм том зорилго өөртөө тавьж. Одоо Хөвбаатар халууныг байгуулж төхнүүлээд таашрт ирсэн юм аа. Ингэхдээ зүгээр нэг нутаг газар солих гэсэндээ биш. Мөнөөхөл барагдшгүй итгэл хүсэлтэн хөтлөгдөн дахиад л шинийг сэдэж, шинийг туршихаар ирсэн хэрэгэ. Таашир суманд намын ураа авч тэнд очсон. Ингээд 40,000 долгоо маттай нэгдэл 60,000 долгоо маттай сум хүлээж авч ямалаж хугаар эрхэлж голажлан гогжуулах ажлыг хийсэн. Ингээд 6 жилийн дотор 80,000 толгой маттай нэгдэл 120,000 толгой маттай сум хүлээлгэж өгсөн. Энэ нэгдэл ер нь малын өсөө жилдээ 36,000 хонь ургалдаг, 5,000 ямаа ашигладаг, 2,000 үнэ тугалдаг, 200 инг ботголуулдаг, 2,000 гүү унагалдаг. Ийм томото малаж хон одоо үйлдвэрлэл явуулдаг боллоо. Ингээд энд бол бид 110 газар одоо саримс тарьдаг, 10 газрын саримсны үр хадгалдаг. Аман газар тариалангаар нэлээд одоо бас тэжээл рочилт тэжээлийн асуудлыг нэлээд шийдэж ингэж ажиллаж ирсэн юм аа. За ингээд би 1976 онд одоо явсан. Энэ үед бол ер нь нэлээд бэвч чөгдсөн. 5 сая төгрөгийн орлоготой нэлээд батсан нэгдэл болж эхлэх шиг болсон. Одоогийн байдлыг харахад ер нь одоо 5 сая төгрөгийн орлогоч буурсан бай.
Мал маань ч одоо жаахан цөөрч буурах тал руу хандсан байх юм. Саримсны үргээ болсон бай. Цэцэрлэг байгуулж одоо гол усанд нь одоо мод тарж байсан тэрчл бас багассан юм шиг харагдах юм. За ингээд энэ Ахмад үеийнхэн одоо хийсэн юмыг дараагийн манай залуу үеийнхэн бас туйлхан хандаж байна уу даа гэсэн нэг тийм ойлголт надад төрж явах юм аа. Ярин тэгээд одоо төрүүжийнхэн одоо Ахмад үеийн эхний байгуулсан ажлыг цааш нь чанаржуулж, цааш нь одоо хөгжөөж, сэлбэж, сэтгэж ингэж байв болмоор санагдах юм да. Одоо хүүгийн амжилттай нууц юунд байдаг вэ? Хүн ардынхаа төлөө бүхий л зүрх сэтгэл хүч чадан харамгүй зориулдаг нь энэ хүний гол эрдэм, гол чанар юм аа. Түүний явсан газар бүхэн хийж бүтээсэн бүхэн хүмүүст ямхан нэг өгөөж тус болж байдаг. Одоо 6 жилийн өмнө манай ширэн нийт говийн аймагуд энэ төвүүдэр нь одоо суалддаг. Ондоо вахтаа одоо юм байсан тэгээд нэг өдөр одоо бодсон ер нь одоо хоршоол байгуулан аймаг орныг хангаж болоогүй юм. Сүүгээр ондгоор ингээд хөдөө намайг дуудаж яана гэж намын үнэн санаж бичээд ингээд энэ хоршоолыг байгуулваа. Тэгээ манай энэ хоршоол ер нь одоо 400 нийт 6,000 шуутай 100 гахайтай 100 газар төмөс мөсний ногоо тарьдаг ийм аж ахуй боллоо. Ингээд энийг анх ер нь амтан бас тэр үед чинь одоогоо 6 жилийн өмнө чинь юу гэж үздэг малын хичээл гэдэг байлаа л. Тэгээд энийг бас яахан хэрэгсэн тааруухан шиг дэмжлэг муутайхан шиг 2-3 жил болж байтал Монгол Ардын Авьяасгал намын 10 дугаар бүгд турлагдаж хөдөө аж ахуй хөгжүүлэх, коммуны хүнсний хангамжийг сайжруулах зорилт програм гарч тэрнээс хойш дээр дөрвөө дэмжиж ер нь ажил нэлээд өдрөг болж одоо юмаа одоо эхлэж үйлдвэрлэлээ явуулдаг болж одоо ийм аж ахуйтай болоод байгаа юм даа. Одоо Баатар хизээнээс олонтай тэр дундаа дандаа залуусыг дагуулж залуусаар хүрээлүүлж явдаг хүн. Жинхэнэ халамжлан хүмүүжүүлэгчүүд одоо Гамон. Тэгээд Баатар маань төрөлхгүйн их хот айлын буурай авбалж энэ сайхан газар нутгийнхаа ирээдүйн эзэдийн гарыг анзган хөлийг дөрөнд хүргэж явна. Манай энэ элегэтийн хүүхдүүд бол одоо жимсэн дээр 17 хүүхэд ажиллаж байгаа. Цаан саалчин гэж байна, ногоочин гэж байна, туулайчин, хахайчин гэдэг одоо маш олон элегэтийн хүүхдүүд байгаа л да. Тэгээд элегэтийн хүүхдүүд жилүүрээ татдаг. Энэ ч сургуулиар бага насныхаа амьдралыг нэлээд одоо хөөцөрчсөн бүх юм одоо сургуулийн одоо амьдрал тасцсан юм. Тэгээд одоо хөдөө ирээд бол манайхаа одоо ингэж жимс тарж байгаа юм. Энэ жимсэн одоо эзэмшиж байгаа юм, ногоогоо тарж байгаа юм. За тэгэхээр энд одоо ерэн бэрхшээл байдаг л да. Яагаад гэвэл элегэтийн хүүхдээ явна гэж хамгийн гол нь бол орон сууц гэж байгаа. Цаана одоо үзүүрийн зүйлүүд байна. За энэ зүйлүүдээр дутагдаагүй. За ингэхдээ зэрэг ч одоо яах ёстой болов? Уйдаж эхэлж байгаа. Өнөө 7 хоногт 2-3 удаа гардаг шанууч байхгүй. Өнөө бүжиг жүжигч байхгүй.
Ингээд. За тэгэхээр энэ урлагийн асуудлыг хүртэл хослуулан одоо шийдэх хэрэгтэй юм аа. Тэгжээд хүнээ тогтоогүй. Энэ хүнүүд ингээд яваад цааш наашаа болоод байх юм бол илгээлтийн эзэн гэдэг нэр цаашаа бас одоо муудах тал байна. Тэгээд ийм учраас энэ жил бид энэ хорооллыг байгуулсан. Тэвээ хүүхдүүдтэй бол одоо хэлдэг л дээр нь одоо таанууд бол насныхаа одоо насны хэсгүртэл одоо энэ жимсэн дээр одоо жимс ч болно гэж. Тэгээ манайхан одоо янз бүрийн мэрэгжил болж явахаар одоо ийш тийшээ явж суралцж байгаа. Тэгээд одоо ер нь одоо бид илгээtний хүүхдийг янз бүрээр авч болох юм аа. Гол нь амьдралын асуудлыг одоо зөв шийдчихээ. Тэдний ахуй амьдрал, соёл бүх юмын тал бүрээс нь харж ингэж одоо орон сууцаар нь хангахгүй болохгүй байгаа юм л да. Манай энэ илгээчид одоо 5 жил болсон юм байна. Энэ хүн бол алсан нэг 80 хүрээд ирэхийг биений чинь ургуулж явсан юм аа гэж тууж явна штэ тэгнэ мэт. Сайхан одоо тийм настаа буурж явж явах шүү дээ. Тулгын чулуу тавьсан гэдэг ямар хэлээ одоо тэгээд явж шүү. Тэгээд явж байгаа. Тэгээ ингэж л байх л одоо тэгж байж миний хүүхдүүд одоо тэмцэж ил. Ирээдүг л бодож ил. Би өчигдөр шээс ирээдүг болоороо зорилт тавиараа. Заавал хүрэх юмдаа хүрээрээ гэж ингэсэн шүү дээ. За энэ бол ерөөсөө нэг хүний захидгал захаа юм шүү дээ. За тэгээд одоо энд одоо өргөختүүд алсан явдаг авчигөө нэг мод точоод нэг хүн загнах баашлахгүй нэг тийм буянтайхан шиг юу. За Лодой Хуваатарта бүх насаараа гоё сайхан нутгаа хүний төлөө өөрчлөхий гэж явлаа. Тэгэхээр одоо таны амьдралын гол утга учир бол хүний төлөө зүтгэх, эх орныхоо төлөө зүтгэх ийм явдал юм. Тэгэхээр та одоо ер нь амьдралын утга учирын тухай, хүний амьдралын утга учирын тухай бодож явдаг зүйлээ давчхан хэлэх үү? За. Тэгэхээр хүн бүдүүний хөдөлмөрлөгөөс эрхэм нандин одоо зүйл алгаа. Энэ хөдөлмөр одоо хүний амьдралыг хүнд одоо хөдөлмөр бол хүнд алдар суу гаргаж өгч байна. Хүний ерөөсөө одоо бүхэл хүний амьдрал хөдөлмөр юм аа. Тэгэхээр хөдөлмөрийг одоо би боддог л да ер нь. Одоо зарим хүн одоо хэлдэг ер нь одоо амарх болоогүй юм уу? Гэхдээ ер нь одоо надад бол амраад яах вэ? Ажил хийж явъя. Цэргийн дарга нарт нэг тангараг байдаг л да. Жишээлбэл одоо цусны одоо туслыг дуустал явна гэсэнтэй таа. Тэгвэл одоо надад хөлсний туслыг дуустал хөдөлмөрлөхөөс өөр ямар ч замгүй маа гэж өөрөө болоод ингэ сэтгэж явдаг. За ер нь тэгээд одоо говьд одоо бид говь гэдгийг ер нь зарим хүн бол их бэрхшээлтэй газар гэж үздэг шиг байна. Тийм ч үгүй бас бэрхшээлтэй шүү дээ. Бэрхшээлтэй. Тэгэхээр говьд ер нь хүн яаж амьдрах вэ? Хүнийг яаж амьдралын хэрэгцээнд нь одоо байлгах вэ? Сайхан амьдралтай яаж байлгах вэ? Тэгвэл говьд нэлээ юм бүтээ хийх, говийг өөрчлөх ийм хэрэгтэй болж байгаа харагдаж байгаа. Тэгээ энэ бол таны амьдралын зорилго байна. Тэр миний амьдралын зорилго болж энэ одоо үлдэж. Одоо ингэж л яваа. Тэгэхээр одоо бид нас өтөл яаж хийж үзэхгүй. Хөдөлмөр одоо ер нь хөдөлмөрийн чадвар одоо очиж бодохгүй. Тэгэхдээ би бол олон түмэнтэй хамт олонтойгоо ажилладаг. Учраас хамт олондоо одоо үг шиг зааж өгсөн. Ажил хөдөлмөр сургасан гэж л ингэж л явдаг. Хамт олон танд бас амьдралын сайн сайхан хамт олноос би бас сурч явдаг. Хамт олон намайг дандаа сургаж байдаг. Ер нь тариад ирдэг хүнээс ч юм сурдаг, мал малддаг хүнээс ч юм сурдаг. Тэгэхээр ер нь хүнээс юм сурна гэдэг чинь одоо их сонин. Тэгээ амьдралын бас нэг нууц учирт. Цаана нь бол хүнийг сургана. Одоо намайг би бол өөрөө нэг сургаад байдаг. Хүнийг юм сургах болцоо олгож өгөх. Тэгэхээр говийг ер нь одоо сайн сайхан байлгах л гэж одоо ингэж сараа зүтгэж байгаа. Говьч бол сайхан бас болдог юм байна л дээ, болох юм байна. Тэгээ таны одоо амьдралын зорилго биелж байгаа бидний нүдэрээ үзлээд үзэж байна, олон түмж үзэж байна. Тэгээ таны бол амьдралын зорилго ингээд биелэгдээл яв. Гэвч цаана бол танд бас олон одоо сайхан зорилт амьдралын утга учир барагдчихгүй яриа
Энэ их сайхан тийм ээ. Надад баярлж явдаг. Манай явуу холонгийн говь гэдэг алдарт шүлэгтэй. Галбын говийн зэрэглэгэнд харагддаг Гандрсын хотын тэр зургийг газар дээр хот болгон гараараа бид барих болно гэж байдаг. Манай Лодойхуу Баатар одоогоос 40 жилийн өмнө энэ халиуны эзгүй хүндэд ирж энэ албаны цэцэрлэгийг ургуулсан, энэ халиуны хөөрхөн цагаан төвийг байгуулсан. Түүнээс хойш 40 жилийн турш энэ говь төрсөн нутагтаа Шаргынхаан говьд шинэ цэцэрлэг, шинэ хотыг байгуулж залуухан цагийн хшгаан ялзаж явна.